Цагаан сарын амралтыг ашиглаад Чехийн Праг хотоор нэг ганц 2 өдөр явж шидэн ирэл хийсэн. Тэрийгээ эдит хийж та бүхэндээ бас сонирхолтой байх болов гэдэг үднээс оруулж байна. За энэ зурагтаар гарч байгаа юм бол одоо нэг Чехийн алдартай метро байна. Тэгээ газрын гүнд байдаг. Ерөнхийдөө энэ гүн нь бол айхтар үнзгийн юм бэлээ. Өөдөөс аллаад байх юм. За энэ одоо худалдааны гудамжих уу, юуны гудамжих уу тэгээ нэг юм олон сайхан гоё барилга архитектурын одоо үнэхээр гайхамшигтай хийцлэлтэй юм сайхан одоо хот байна. За Праг хотыг бол ерөнхийдөө Европын төв те хамгийн одоо түүх соёлоо авч үлдсэн ийм ундаг хот гэдгээр та бүхэн мэднэ. Ерөнхийдөө дэлхийн түүхчид 100 цамхагийн их орон гэж ярьдаг. Яхаргуу нэг тийм 100 цамхаг байдаг юм шиг тийм санамж мэдрэмж төрсөн. Тэгээ нэг хүрээний бууцрыг дуудлуул одоо дуусахгүй гэдэг шиг Прагийн түүхийгээр өнөөдрийн нэрэл эдитмэн бол дуусахгүй. За энэ чулуу муулуу энтриг бол янзын тэгшгэнгээ хийцгсэн. Жуулчд мөөлчд эндэгүр сайхан те хальтарч унахгүй айтайхан явж идэг. За тэгээд ерөнхийдөө тийм түүх мүү хэлдэг юм ярьж одоо хүмүүсийг залхаагаад яг ерөнхий байгаа байдал Алтан Праг гэдэг нэрэлдэг энэ өнгө дизайн жанр те энэ бүх зүйлийг ингээд харуулад явчих. За энэ газар дээр ингээд энэ дөрвөлжин чулуунуудыг байрлуулад үе тэрийг сулраад байхаас сэргийлж юм жижигхэн үүрмэг чулуунуудыг асгад игшилж байгаа. За энд одоо нохоо шуу баах юм бол энэ нутгийг суг татаж гаргаж ирээд халуун басыг аваад энэ хогийн савруулж болгох юм аашаа. За машины зогсоол бол үнэхээр олддгүй газар юм байна. Олдсон ч маш өндөр үнэтэй. За тэгээд энэ тэнд хамаагүй тавих юм бол торгуулна, ачуулна бүр амар юм болно. За ингээд нэг кофе авч ууж байгаа. За энэ кофе ч үлээ 30 крон гэж байна. Нэг крон ч 175 төгрөг гэдэг чинь ойролцоогоор 5000 төгрөг авчиж байгаа. За тэгээ энэ хотод одоо жишбүүд авах юм бол иймэрхүү дугуй муугуу одоо өнгөө унах одоо Праг пасс энэ гэсэн юмнуудыг бол бэлээж өгч ирсэн. Тэгээ хар хүдэнд 2 сар тиймэр дугуй авч ялтаа биш. Монгол хүн байна да тий. За ингээд алхаад нэг ганц 2 юм ярсан. Энд одоо нэг Чех үндэсний банк харагдаж байна. За энэ дээр одоо нэг алдартай паркингийнхэн төлбөрийн систем нараар ажилтдаг. Ерөөсө 24 цаг зогсдгүй юм баха. Тог тасардгүй юм байна. За нэг цаг машин тавихад 60 крон гэдэг чинь одоо 10,000 төгрөг юм хайшин тий. За жуулчд одоо айгу бага гэж ирээд байгаа. Тэгсэн мөртлөө амар их жуулчин. Тэгээ энд очиод ингээд юм хараа авчихсан чинь энэ 25 онд манай улс тэр тусмаа одоо манай Праг хотоо 8 сая жуулч авлаа гэж байгаа. Энд чи одоо юу гэсэн үг вэ? Энэ хотын чи өөр хүндсэн одоо бүртгэлтэй орсон суугчд 1.5 сая хүн штэй Улаанбаатар шиг. Тэгэхэд одоо 8 сая жуулч ирж идэг. Хаана хонжонж ирсэн бол таарах уу? Ерөнхийдөө Чех улсад нэг 2025 онд нэг 23 сая одоо жуулч авсан гэдэг яриа хөөрөө байдаг. Тэгэхээр жуулчин болгон Прагийг үзтгэл бол таарад байгаа. За тэгээд Чех ч өөрөө нэг 10 сая хүнтэй. За тэр дотор нэг 11,000 монгол байдаг гэлүүдээ нэг тийм ярьжсэн. За энэ одоо талбай малбаны нэрийг бол мэдхгүй явуулсан. Заавал нэг орж гарч алхах хэвээр газрын нэр байгаа. Доор мэддэг хүмүүс сайхан бичээд явчаарай. За тэгээд одоо үзэж харах юм бол үнэхээр их юм хөшөө дурсгал одоо байхгүй үзэж өсөд байх одоо. Энэ одоо алдартай жуулчлыг татдаг одон орны цаг гэж байгаа. Дэлхийн хамгийн анхны цагч гэж бас ярьдаг. Европын орнууд дундаа хамгийн анх одоо ханд ингэ цаг үлгэж энэ цагаараа нар сараа баримжаалж бас 8 панза хийж исэн юм шиг байгаа. Дээрүүд одоо манайд нарыг яаж харж исэн. За барилга байгууламж нь бол өөрөө түүх ярина. Хэн нэгэн урдан зогсож байгаа энэ байшин тийм өчтэй гэхгүй өнгө одоо тэ үнэр амт бүх юм нь өөрөө түүх. Одоо энэ хэдэн мянган жилийн настай юм сайхан хот. Ер нь Чехийн Праг төрсмө энэ доор нэг нөхөр хөвтөж байгаа. Зас ингээд нэг гуйлгууга 5 крон евро бас тоншоожуулчтаас байж идэг. За энэ дээр одоо хүн суух юм бол хамгийн хатгуулна. За Чех үндэсний хоолны ресторан байна. За нэг иймэрхүү өрхөн зөрүүнүүд ингээд 55 сар одоо зарж борлуулж байгаа. Ийм нөхцөл харагдана. За энэ машинууд болохоор хотын дундуур явж одоо жуулчдад алхуулахгүйгээр сайхан те юм үзүүлээд хурдтай явуулдаг иймэрхүү байдаг. За эсвэл одоо машин түрээслээд явдаг Bolt гэдэг одоо юм түрээс компани одоо машинууд. За жуулчд одоо байхгүй гэж яриад байгаа. Тэгсэн мөртлөө ингээл гудамж дүүрэн жуулчаа. За ингээ гудамж дүүрэн одоо мухлаг дэлгүүрүүдэд дандаа ингээд жуулчдын одоо те 1-2 евро 10 еврогийн үрд салгах одоо зорилго. Энэ тайм массаж хүртэл ингээ байж байгаа жишээ. Ерөөс энэ хаалга болгонд одоо ямар нэгэн одоо бизнесийн үйл ажиллагаа явагдаж байгаа.
одоо ийм айхтар. За нөгөө алдартай Карловын гүүр гэдэг гүүрэн дээр одоо очих гэж одоо нөгөө Нарантуул дээр мангасан ам дээр явж байгаа юм шиг л хүний дундор сүлжээ хажуугаар нэм таргаан машин тэр яваад айхтар хөлөдөг одоо ч юу вэ гэж хэлсэн 7-8 сард бол бүр буцалж ийдин гэсэн ёо тэр бидний ирэхгүй байх хэрэгтэй. За энэ Карловын гүүр гэж одоо 12 дугаар зуунд өмнө нэг гүүр байж байгаа тэр нь орж унаад үер давтаад оронд нь юм чулуугаар юм сайхан номон тулгууртай гүүрийг байгуулад одоо тэ баг нь болгон дээр нь 30 гаруй одоо хөшөөд урсгалыг бол одоо тэ энэ Полтава гэдэг мөрөндөөгөр дамнуулж бол хийсэн. За энэ шинэ параг болон хуучин парагийг одоо холбож идэг. За энэ гүүрэн дээр нь бас хүмүүс янз янзын дуу хоор найр наадам одоо зураг 8 панц хийж бас 5 цаасын тоншоод ерөөсө жуулчин хүн алхлаа мөнгө алдлаа дуслаа. Нэг ийм л одоо тэ аялал жуулч өндөр хөгжсөн. Одоо энэ завир хүртэл явуулж байгаа. Ерөөсө хаанаас л мөнгө олж болох бүх одоо боломжийг ашиглаж байна. За энэ нөхөр одоо энэ суужод хүмүүсийн зүрх зорж байна. Ингээд явж байтал одоо Украины нэгэн цэргийн ангийн одоо дайны одоо тэ туг одоо энд ингээд явж байгаа жишээ нь. За энэ дээр одоо нэг гигантын гэлөөний хүнийг энэ ус руу одоо хатан хааны нууц нарийн юм хэлэхэд нь хэлэхгүй ангууд нь одоо өргөж шидсэн гэдэг. Тэгээ энэ хөшөөн дээр нь гар хөлөө тавих юм бол бас парахт бас буцаж ирэх эсвэл мөрөөдөл биелэх юм боломж байдаг гэж байна. Би нэг 10 гаруй жилийн өмнө яг энэ гүүрэн дээр явж байгаад яхахгүй хөшөөнд нь ирж исэн. Тэгээд одоо ингээ хоёр дахь хүрээд ирж байгаа нь магадгүй энэ домгоноос үнэн байж магадгүй. Яг энд хүрсэн хүн ахиж бас ирдэг тийм одоо домогтой гэж хэлж байгаа. За нэг юм хөөрхөн улаан ногоо янз янзын одоо жуулчтай зориулсан хөөрхөн машинуудыг ингээ энэ тэнд гудамжны ам болгон дээр байрлуулчихсан дотор нэг нөхөр суудсан яадаг үлэн чинь 40 минут яваад 1900 крон авдаг энэ төр. Тэгээ энэ нөхөртөө 8 панз үсэргээд жоох ярилдаа энэ төр гэсэн чинь за 1800 болж гэнэ гэх нь окей гээд 1900-аас буулгаад 1800-аар одоо ингээд энэ хотыг үзэж байгаа 40 минут явж үзүүлнэ гэж байгаа. Тэгээ 40 минут ингээ машины замаар манийга урд суулгаад урдуур нэг адил шидсэн өвдөг мөвдөг нүүр ам хамгийн дараад задгаан ч нэстэг тэрэгшгэл юм ингээ яваад байгаа байхгүй. За тэгээ яах вэ? Тэгээд одоо нэгэн мөвдөргөө төхөр 100 ч одоо тэгээ шир заагаад гар утас одоо хөлдчихгөөд ингээд явж байгаа. За энэ барьж байгаа нөхөр бол одоо өөр энэ Чехид 11 жил амьдарч байгаа Украин хүн байсан. Тэгээ бид тэр ч одоо тэгээ Украинсэн шидийн ярьж авсараад бараг хотын түүхээр нь яшнуу яриаг баха тий. За энэ одоо гүн ухааны сүм ярьж за энэ урдуур нь ядаж солонгоч ойлчод одоо группээр ингээд тон хяар намруулад явж гэн. За энд гүн ухааны сургууль болсон үйл явдлыг энэ нөхөр тайлбарлаад байгаа. Миний гар мар дараад одоо за энэ том талбай дээр одоо бас энэ хөшөө дурсгал юмнуудаас яриа тайлбарлаад явсан. Ер нь ингэж экспресс маягаар ингээд нүдэрэ хальт буухгүйгээр хараад явна гэдэг бол бас амтгүй аялал юм шиг санагдсан. За ямар ч байсан тэгээ энэ нөхөрөөс нэг 1900 1800 гарын машин дээр мордоо тэгээд нэг 40 минут энэ хотыг тойроод гэсэн. За тэгээд хэмсэн 100-га нэг карманд одоо цайны мөнгө өгсөн чинь бүр асар ихээр баярлж исэн байдгийг. Сая ингээд юм хөгж. За энэ одоо хоолно гэж байгаа Чех үндэсний хоол. Одоо мантун дээр гулашны соус асгаад ингээд идчихдэг. Нэг хэлүүдтэй байхгүй. Ингээ харахаар нэг Швейцарын Бенишон гэдэг бас нэг үндэсний хоол гэдэг тэрнтэй төстэй. За нарийн бов энэ төр бол үнэхээр хөгжсөн. Ерөнхийдөө энэ худалдааны төвүүд нь бол үнэхээр тасрах юм. Харахад нэг дээр юм байшин ороод харахад 7-8 давхар одоо тэ янз янзын гоё. Тэ ингээд зөв жижиг метр контрол болгоныг ашиглаж шилээ орох хийгээд ингээд идчих юмнуудыг тултал өргөцсөн. За ингээд оройны одоо бараг хотын нар жаргаж байгаа ерөнхий байдал нэг иймэрхүү харагдан. Тэгээд нэг өдөрт ч юм уу нэг 7 хоногт бол үнэхээр юм барахааргүй юм одоо асар том үзэж харах юм ихтэй их сайхан хот байна. Тэгээ та бүхэн боломжоор те